хэлнэ. Тийм би яагаад үг авч яах вэ гэхээр дахиад нөгөө байнгын хороо маань өгсөн үүрэг даалгавраа нэг эргэж харах тогтоолуудад өгнөх ажлын хэсэг хэрэгтэй байна гэдгийг нотлохоо болгож дахин одоо үг авч хэлж байна. Тэгээ ийм хүсэлт гаргаж байна гэж ойлгоорой. Би хугацаа болоогүй гэж дүгнэгдсэн нэг жишээл та бүхэнд одоо уншиж танилцуулах гэсэн. Тэр нь юу вэ гэхээр жишээлбэл ажлах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль 21 оны 12 сарын 21-нд батлагдсан. За би сайд байхдаа үнийг батлуулж ирсэн юм. Тэгээд түүнийг одоо цахим систем ашиглаж хөдөлмөр эрхлүүлэх одоо энэ зөвшөөрлийг олгох, за төлбөрийн 50% одоо бууруулах зэрэг одоо тухайн үеийн одоо бодлогуудыг гаргаж исэн. Гэвчиг би яг 22 оны 6 сард бас 7 сард ажиллаа өгч исэн. Түүнээс хойш уг нь одоо засгийн газар нэг журам батлах ёстой байсан. Одоо хүртэл тэр журам нь бол яг батлагдаагүй байгаа юм байна гэдгийг одоо яг энэ үнэлгээнд дээрээс харж байна. Энэ 24 оны 12 сарын 20-нд улсын их хурлд ажлах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл одоо өргөн барьсан. Тэгээ одоохондоо хилцүүлэхээр хүлээгдэж байгаа учраас хугацаа болоогүй гэсэн ийм ангилалд оруулсан байгаа байхгүй. Гэтэл бид нар эргээд одоо санах юм бол инх хамгааллын сайд тухайн үед ажиллаж байсан. Яг энэ цахим платформыг ашиглах тухай, системийг сайжруулах тухай энэ хуулийн өөрчлөлт нь танилцуулагдаагүй явагдаагүй л байхгүй. Тухайн үед нийгэмд юу гэж ярьж, юу гэж шууган дуйлан боллоо. Гадаад иргэдийг одоо зөвшөөрөл өгдөггүй болый, хэмжээ хязгааргүй оруулдаг бай, үн төлбөргүй одоо төлбөрч авдаггүй бай гэж нэг нийгмээр нэг шуугаа үздэй. Батсумрал сайн зориг хідэн гишүүн тусад нь бас нэг өргөн барайл. Араас нь дахиад инх хамгааллын сайдах яг адилхан орж ирээл. Тийм л юм болоод тэр хуульчин сайн зориг гишүүд нар бол хуулиа иргэн татсан. Засгийн газар эргүүлэн татаагүй одоо ингээд ийм бүтэн жилийн хугацаанд ингээд ийм хүлээлтийн байдалтай болчихж байгаа байхгүй. Тэгээд энэ нь одоо хүртэл үнэлгээнд дээрээ хугацаа болоогүй гэдэг одоо ингээд дүгнэгдээд хүлээгдэж байж байгаа. Ийм байдлаараа бид нар ажил хийсэн болоод ийм байдлаараа ийм үнэлгээг гаргах юм бол яаж манай хууль тогтоомжууд биелэх вэ? Ойлгомжтой шүү дээ. Тийм учраас хэдүүлэг гол агуулга руу үндсээр нь орж үнэхэрийн одоо тэр ажлах хүчний тухай хуулинд энэ цахим зөвшөөрөлтөй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай ийм хуулийн өөрчлөлт байгаа юм болвол инх хамгааллын сайдын тухайд өргөн барьж ирсэн хуулийг авч үзье. Доторхыг харъя. Одоо үнэхээр тийм үг өсгтэй юм байна уугүй юу? Эсбөгөөс засгийн газар тэр нэг дуйлан шууган болсон хуулиа эргүүлэн тат. Тэгээ яг энэ одоо үүрэг даалгавраараа хүлээсэн үүргээ биелүүлэх хуулийн төслөө оруулж ир. Эсвэл гишүүд бид өргөн барья. Тэгээ яг зөв тайлбарлаад зөв агуулгаар нь яваад энэ ажлуудаа одоо гүйцэтгүүлэхгүй бол одоо хүртэл гадаад ажиллах хүчийг одоо оруулж ирэх тэр зөвшөөрөл авахд дахиад нөгөө цаасан дээр нөгөө бюрокраси дээр яваад байгаа юм. Бидний нөгөө хуулиар бий болгосон цахим зөвшөөрөл цэгийн цахим хуудсыг хүртэл бий болгосон шүү дээ. 50% нь одоо бас хөнгөлсөн. Энэ бодлогууд чинь батлагдсан гэж бодож явж байгаа хүмүүс чинь одоо хүртэл биелэхгүй байгаа мó гэдэг юм том асуултын тэмдэг гарч шүү дээ. Тэгэхээр чин бидний хуулиудын чанар биелэлт юм муу ах нь аргагүй байхгүй юу? Засгийн газар журмаач одоо батлаагүй. Хിവэрэ 22 оноос хойш. Ийм л байна. Тэгэхээр хэдүүлээ бас одоо энэ дээр өөрсдөө одоо асуудлуудаа гартаа авъя гэсэн юм саналтай байна. За баярлалаа. Рензэ гүшинд баярлалаа. За